Сайн байцгаана үзэгчдээ. Бид дэлхийд дахинд таам хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаарт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын сүүлээр зарласан хуучин зөвлөлт холбоот улсын үед байгуулсан цөмийн дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс гарна гэсэн энэ шийдвэртэй холбоотой сэдвийг бид өнөөдрийн таам хөтөлбөртөд онцолж байна. За энэ сэдвээр дэлгэрүүлж ярилцахаар бид олон улсын харилцааны судлаач профессор Баярхүү багшийг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн минь төргий. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За тэгэхээр хоёулаа ярилцлагаа энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зарласан гэрээнээс гарна гэдэг энэ шийдвэртэй холбоотой зүйлээс яриагаа эхлэе. Тэгэхээр энэ юу н ямар учир агуулгатай гэрээ юм, хизээ байгуулсан, ер нь Америкийн нэгдсэн улсын хувьд зөвлөлт холбоот улстай ч тэр Оросын холбооны улстай ч тэр хичнээн ийм агуулгатай гэрээнүүд байгуулсан байдаг юм байна. За ер нь бид бол хүн төрлөختөн хүйтэн дан гэдэг нэг ийм түүхэн үйл явдлыг өнгөрөөгд 20 жил болж байгаа. Тэгээ хүйтэн дайны чинь гол агуулга гэдэг юм уу, хүйтэн дайны үед олон улсын яриа хэлцээний гол сэдэв болж байсан. Тухайд бол зөвлөлт Америкийн харилцааны улс төрийн агуулгыг тодорхойлж байсан гол хүчин зүйл нь бол энэ зэвсгэлэлтэй холбоотой яриа хэлцээ. Тэр дундаа цөмийн зэвсэг, пуужин, цөмийн зэвсгийг тээгч пуужин гуудыг хоригдуулах тухай яриа хэлцээ байсан л да. Тэгээд 1987 онд Вашингтон хотноо тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Рейган зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев нар гарын үсэг зурсан дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээ гэж 87 оны. Тэр гэрээнээс гарсныгаа Трамп зарлж байна. 31 жилийн дараа тэр гэрээнээс гарлаа гэж. Тэгээд яг гарах шалтгаан нь юу гэхтэй зэрэг үнэндээ Трампын ярьж байгаа юмд бас үнний ор байна. За хэтрүүлэгч байна. Ямар ч байсан энэ гэрээ бол ерөөсөө үйлчлэхгүй байна. Гэрээг бол дагаж мөрдөхгүй байна. Энэ гэрээг мөрдлөөгээд ойр болон дундсгалтай пуужин бол бүр дэлгэрээд алга болсон. Ганц Орос Америкийн зэвсгэлд байгаа юм биш. Ирвэл маш олон орны зэвсгэлд байна гэдэг. Хамгийн тодорхой жишээ бол яг дэргэд хаяанд манайхны сайн мэдхээр хойд солонгосч хүртэл дунд болон ойрын тусгалтай пуужин бүр төв хоорондын баллистик пуужингаа хүртэл бүтээчээд байна. Тийм ээ. Цөмийн зэвсэгтэй 5 өнгөрн 5 болонд нь байна. Цаашлаад Иран байна. Иран, Энтхэг, Пакистан, Израиль гэдэг ингээд ярих юм бол цаашаа пуужинтай, пуужин эзэмшиж байгаа, үйлдвэрлэж байгаа, боловсруулж байгаа олон улс орн байж хахад заавал 87 оны гэрээг өнөөдөр мөрдөөд ийм нэг символ гэдэг юм уу, бэлэг тэмдгийн шинжтэй байлгаж явах ямар хэрэгтэй юм бэ гэж ингэ Трамп яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бас үнний ортой байж болно. Үнэндээ бол яг хүйтэн дайныг дуусгасан бэлэг тэмдэг гэдэг юм уу, хүйтэн дайны төгсгөл болсныг илтгэх олон улсын гол ихтгэл цүр гэж хэлээ да. Тэр бол энэ 87 оны гэрээ байсан. Тэгэхээр ингээд энэ гэрээнээс гараа явчлаа гэдэг чинь бол хүйтэн дайны дуусгар болгосон тэр төвхөн үйл явдлыг өгөөсгөж чинь гэдэг юм уу, тийм ээ. Тэгээ хүйтэн дайн дуусаад энэ дэлхийн ертөнц бол тэр дайн аюулаас бол ангиж ирсэн гэдэг тэр ойлголтыг өгөө болгочлоо. Эргээд дайнд бэлтгэж байна гэдэг ийм асуудал руу ороод ирж байна шүү дээ. Тэгээд энэ сая Оросын холбооны улс нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеэд санал дэвшүүллээ л дээ. Ерөөсөө энэ дунд болон ойр тусгалтай пуужин устгах тухай гэрээнээс Америк гаргаж байгаа явдлыг бол нэгдсэн улсын байгууллага дээр хэлэлцүүлье гэдэг санал оруулаад санал нь бол дэмжигдсэнгүй л дээ. Тэгээд Оросын гадаад яамны албаны төлөөлөгч Белоусов гэдэг хүн хэлж байна шүү дээ. Үндэ Америкч дайнд бэлдэж байна, Орос хариуд нь бас бэлдэж байна. Орос бол хамгаалах дайнд бэлдлээ. Дайны бэлтгэлийг хийж эхэллээ гэдэг ингээд зарлж байна. Тэгэхээр бол дараагийн 3 дугаар дан гэдэг юм уу, дэлхийн шинэ дайн дэгддэг юм бол хэрвээ дэгдэнэ гэж тооцоолдог юм бол ямар зэвсгэлээр эхлэх вэ гэдэг асуудал чинь тавьчихдаг тийм ээ. Үүнийг бол Оросын ерөнхийлөгч Путин өөрөө валдайд хүртэл тийм ээ ил шууд хэлэл тавьчихсан. Тэгээ ерөөсөө зөвлөлт Америкийн хооронд энэ пуужингийн асуудал чинь яаж хизээ үүссэн юм бэ гэдэг өнөөдөр бас нэгдсэн ойлголтод төрмөр юм шиг байна. Зэгцтэй ойлголт алга тийм ээ. Хэрвээ мэдээ гэж байгаа бол бас жоохон зөвлөлтийн үед хэдийг байгуулсан. Одоо Оросын холбооны улсын үед хэдийг байгуулсан. Бас тоо байна. Нэршлүүд нь маш олон байна. Тийм ээ. Энийг ярихын тулд эхлээд хүйтэн дайныхаа төвхийг эргэж сөхнөө. За хүйтэн дайныг бол олон улсын харилцааны төвөгч 5 үе шаттай гэж хуваагаад байгаа шүү дээ. 1947-оос 53, 53-аас 62, 1962-аас 72, 72-аас 79, 79-аас
85 гээд 85-аас 91 гээд ингээд хуваагаад байгаа баг. За тэгэхээр бол ингэж хуваарлж яхад бол ер нь цөмийн зэвсгийн асуудал ялангуяа пуужингийн асуудал бол ямагт гол байрыг эзэлж байж гэж. За ингээд төгс өгөх юм бол 1945 онд хүн төрлөختөн анхудаа цөмийн зэвсэг гэдэг юмыг үзжээ тийм ээ. Японы хоёр хотод туршаал зэвсгээ тийм ээ. Ингээд хүн төрлөختөнд бол айхтар аюул очруулчих. За дараа нь 1957 онд хүн төрлөختөнд анхудаага хиймэл дагуул гэдэг юм нисгэж сансар орчмын тойрог зам заруулж 57 58 гээд ингээд Орос тухайн үеийн зөвлөлт Америк хоёр бөөхөлээд ингээд хиймэл дагуултай болцсон. Тэгэхээр хиймэл дагуулыг ойрын зайд нисгдэг нь бол пуужин. Хиймэл дагуулыг тэр алсын зайд нисгдэг нь бол төв хорондын баллистик пуужингууд. Ягаад гэвэл дэлхийн тойрог замаар биш, дэлхийн орчмын тойрог замаас салж сансар ахтруугаар дамжаад нөгөө цэг төрөх ийм пуужингууд чинь төв хорондын баллистик пуужингууд болж өөрөхгүй юу. Тэгэхээр тэр пуужингуудын толгой хэсгийг зазардаг хийгээд түнд нь цөмийн зэвсэг байрлуулчихтай зэрэг чинь цөмийн пуужин ингээд нэрлэгдээд явчихжээ гэж. За ингээд энэ 57 онд хиймэл дагуул бүтээгээд ингээд 60-аад онд түүнийг сайжруулж явж тэгээ болохоо байгаад нэгдсэн үндэсний байгууллага дээр ярилцж байгаад ерөнхий ассамблеагаас сайшаагдаад 1968 онд цөмийн зэвсэг үйлдвэрлэгрүүлэх гэрээ гэдгийг бүх нийтээрээ байгуулчихсан. Тэгээд энэ гэрээнд заасны дагуу 5 улс цөмийн зэвсэгтэйгээр үлдсэн. Тэр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн байж байгаа. За харин яриа хэлцээ бол зогсчихсон 67 онд нэг эхлээд унтарчихсан 68 онд зөвлөлт цэргээ Варшавын гэрээний цэргийг Чехословакт оруулаад тэгээ тэр гэрээг зогсоогоод хэлцээг зогсоочихсон. 69 онд Хельсинкид эхэлж явж 3 жил тэгэл нэлээд хүнд зовлон тулж иж 72 оны анхны гэрээг байгуулсан. 1972 онд анх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсон Америкийн төвөнд анх удаа зөвлөлтөд ирсэн Америкийн ерөнхийлөгч Москвад ирсэн ерөнхийлөгч. Тэгээ Никснийг зөвлөлтөд айлчлах үед бол анхны гэрээ буюу стратегийн довтлогооны зэвсгэллийг хязгаарлах арга хэмжээний тухай төр хэлэлцээр гэдгийг бол байгуулсан. Төр хэлэлцээр гэсэн нэртэй. За нэг чухал гэрээ байгуулсан пуужингийн довтлогоос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээ гэж 72 оны анхны. За түүнийг бол орсоор бол ОСВ 1 гэж байгаа. За англи хэл дээр SALT 1 гэж нэрлэдэг. ОСВ гэдэг нь ямар точлоо өгөхтэй зэрэг ограничение стратегических вооружений гэж товчлоод байгаа. Нэг SALT гэдэг нь strategic arms limitation talks гэж ингэж орчуулад байгаа. За энэ бол 5 жилийн хугацаатай мөрдөгдөж байсан. За дахиад хэлэлцээ хийгээд энэ төр хэлэлцээрээ жинхэнэ гэрээ болгоё гэдэг. Тэр хэлэлцээ амжилттай болоод 1979 онд Венад тухайн зөвлөлт Америкийн хоёр удирдагч Брежнев, Картер нар гар үсэг зураад анхны яг ижбүрэн гэрээгээ байгуулсан. Тэр нь стратегийн довтлогооны зэвсгэллийг хязгаарлах тухай гэрээ гэж. Тэрийг бол яг нөгөө SALT 2 гэд нэрлэдэг. Яг гэрээ. Ингээд энэ гэрээгээр анх удаага тийм ээ энд бол устдах тухай ерөөсөө заагаагүй. Дандаа хязгаарлах, хорогдуулах тухайн үеийнхэн тэр үйлдвэрлэлээд яг тодорхой тоон төрөгдсөн байсан. Тэр тоон төрөгснийхэн хэмжээг бол цааш нь өсөхгүй байх гэдэг. Тэгээд энэ зөвлөлт Америк хоёр ч нь бол зэвсгэлд байгаа энэ стратегийн зэвсгийн тэр стандартыг тохирж авах гэж нэлээд удсан л. Ундаа төв хорондын баллистик пуужин гэж ямар пуужин хэлэх юм, хэдий зайд нисэх юм. За түн дунд тусгалынх нь ямар юм тийм ээ. За төв хорондын баллистик пуужин хоёр төрөлтэй байна гэх юм бол хуурай газрынх гэж юу хэлэх вэ? Далайд байралтай гэж юу хэлэх вэ? Тэрийг бол 72 оны төр хэлэлцээрт маш тодорхой заасан л да. Хуурай газрынх гэдэг бол газар дээр байрлана, дахинхдээ уурхаад байрлана. Тэгээд тэр чинь бол нэг байрал дээр бол нэг хонохгүй ч юм уу 2 хонохгүй яад бол газрын гүнээр уурхаад төмөр замаар холбогдсон. Тэгэл ингээл тойрол төмөр замаар давхаад нэг уурхаад очиод л тийм ээ байлдааны жижүүрлэлтэнд гараад тэгэл ингээл явдаг ийм төв хорондын баллистик пуужингууд байна. Хуурай газар. Нэг далайд байрладаг нь шомбог чөлөг онгоцноос харах баллистик пуужингууд байна. За ингээд 79 оныхоо гэрээнд бол дээрэс нь энэ стратегийн одоо Триад гэд нэрлээд байдаг. 3 дахь зэвсгэлний үе юм гэдэг дээр бол төв хооронд нисдэг хүнд бөмбөгдөгч авиац буюу нисэх онгоцууд. Тийм ээ? Ийм нисэх онгоцуудыг бас хоригдуулах тухай яриад эхэлж байгаа. Тэгэхээр чинь хоёр төрлийн стратегийн баллистик пуужин нэг нь бол нисэх онгоцнууд орж ирж штэ тийм ээ? Ийм гурвал гэж стратегийн гурвал гэд нэрлэдэг байхгүй юу? Энийг ингээ хоригдуулна гэж явж байтал чинь 79 онд зөвлөлт холбоот улс цэргээ Афганистанд оруулсан чинь нөгөө гэрээ батлах байр хажланд зогсоод хэлэлцээ зогсоод дахиад зэвсгэлээд эхэлсэн. За 82 онд Леонид Брежнев одоо намжууд байдлын
Гавьяатан гэдэг юм уу намжуул байдлын архитектор бэлэг тэмдэг Брежнев өгч гисэн. Америкт ерөнхийлөгч Рейган гэдэг хүйтэн дайны харцаг гарч ирээд дахиад зэвсэглэлийг нэмэгдүүлэх тухай ажил руу орцсон байж байгаа. За дээрэс нь Брежневийг бол залгамжлаад Андропов гэж бүр улам хатуу Рейганаас ч хатуу байр суурьтай юм өдөрдөгч гараад ирсэн. За тэр үе зөвлөлтийн батлан хамгаалахын сайд Устинов гэж маршал энэ зэвсгэллийг бэхжүүлэхэд тууштай зогсож байсан. Кремлийн баг тэр зэвсгэл батлан хамгаалах дээр бол 2 дугаар хүн шиг байсан хүн л. Устинов бол ерөөс огт болт хийхгүй харин ч улам хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэг. Ингээ Андроповтойгоо нийлж аваад Европт дундсгалын пуужингуудаа нэмээд эхэлсэн. Тухайн үед хүчний харьцааг бол ерөөсөө зөвлөлтөд өөртөө дэндүү ашигтайгаар эргүүлсэн л. Ухаандаа хуурай замын цэрэгч нь Европт Варшав, Венгри, НАТО хоёр эсрэг цайз хоёр талд нь зөвлөлт Америк хоёр байлаа гэхэд бол Европын хэсэгт бол зөвлөлтийн талд дайнд бэлтгэгдсэн бараг Асата танк 50,000, НАТОгийн талд 10,000, 40,000-аар илүү байхгүй. Тэгэхээр энэ зөрүүг яад нөхд юм бэ гэхдээ зэрэг Рейган бол дунд тусгалын пуужингууд одоо Першинг 1-2 Томагавк гэж нэрлэдэг шүү дээ. Тэм пуужингуудыг байрлуулад тэгээд энэ хүчний харьцааг эргүүлээ гэдэг ийм бодлогоор гарсан. Тэгэхээр нь зөрүүлээд Зөвлөл холбоот улс ардчилсан Герман Чехословакийн нутагт дахиад өөрийнхөө СС-20 гэсэн алдартай дунд тусгалын пуужингууд яг өөрийнх нь бол Пенер гэд нэрлэдэг юм. Тэр пуужингуудаа зоогоод эхэлнэ гэдэг. Тэгээд 83 оны 9-р сарын 1-нд байхаа Өмнөд Солонгосын иргэний агарын тээврийн Боингийг сөнөөчгсөн шүү дээ. Сахалины ойролцоо зөвлөлтийн байлдааны сөнөөч онгоцууд. За нөгөөтгөөс чи үүдээд ерөөсөө энэ зөвлөлтөд хэлцээ хийж чадахгүй юм байна. Ерөөсөө зэвсгэлэл ингээл Европыг бол чинэндэн дунд тусгалын пуужингаар дүүргчихье гэдэг. Ингээ хоёр талаасаа ханцаа шамлаад орцсон. Ингээд нөгөө бүх хэлцээ зогссон, Женев хэлцээ паг болсон. А тэр хооронд бол дунд болон ойрын тусгалтай пуужингууд нэмэгдсэн. Цөмийн цэнэг тушууч нэмэгдсэн. За ингээд Андроповоос хойш Андропов бурхан боллоо. Устинов бас Хорвогийн мөнгө хүсийг үзүүллээ. Горбачов гараад ирлээ. За ингээ яриа хэлцээ хийж болох юм байна. Рейгантай тохирч болох юм. Хамгийн түрүүнд дунд тусгалын пуужингаас эхлэе гэдэг. Ингээд 86 оноос тэр хоёр чинь 85 оны сүүлээр Женевт нэг уулзаж аваад анхныхаа нэг тийм маш бага тохиролцоонд түрээ. Тэгээд 86 оноос төлөөлөгчтэй хэлцээнд Женевт суулгаад ингээд 2 жил гаруй уггүй хэлэлцэж тэгээд 87 оны гэрээг бол байгуулсан. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээ гэдэгт 87 онд бол Дуйлантайгаар гаруй өсөх зурж. Ингээд энэ гэрээний дагуу бол устгал 91 оны хүртэл 3 жил хийлгсэн гэж тийм ээ. Тэгээ үндсэндээ хүүтэнтэйнд дууссан. За гэрээгээр бол наа зөвлөлтийн тал бол 1600 гаруйг баха. Америкийн тал 600 гаруйг устгасан. 1000-аар илүү байсан гэдэг чинь хамаагүй стратегийн хувьд бол дэндүү давуу байдлыг зөвлөлт өөртөө хангацсан байж л гэсэн үг л дээ. Гэрээнээс гарах нь ер нь Америк бол тодорхой болчлаа. Энэ бол бэлэг тэмдгийн чанартай байлаа гэддэг. Гэтэл Европын зарим улс орнууд бол НАТО болоод өрнөдийг Оросын холбооны улстай тэнцвэржүүлж байсан, тэнцвэр барьж байсан гэрээ ингээд дуусгар болцохоор одоо бидний аюулгүй байдал яах вүлээ? Одоо яаж аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх вэ гэдэг ийм асуултыг гаргаж ирж байна. За тэнцвэржүүлнэ гэдэг чинь өөрийнх нь маргаантай асуудал болчиход байна. Цэргийн шинжээчд янз янзаар юм бичдэг тийм ээ. Ухаандаа нэгэн тал бид зэвсгэлийн салбарт бол өрсөлдөд ялагдана. Стратегийн байршлуудаа алдсан. Стратегийн санаачлагыг алдсан. Тийм ээ одоо Орос бол тийм ээ. Эдийн засгийн маш их стратегийн байршлууд гэдгийг тодорхой хэлтэй ямар байршлууд. Тэгээ стратегийн байршил гэдэг чинь яг хэвдээ ер нь бол ингээл ухаандаа Оросын холбооны улсыг тойрсон өөрийнх нь ашиг сонирхлын бүс нутаг тийм ээ. Өөрийнх нь жинхэнэ үндэснэр ашиг тэнд хангагдаж байх хэвээр Украиныг алдсан, Гүржийг алдсан, Молдовыг алдж байна. Одоо ингээд Арменид сонгуул явуулаад Пашинян эргэлтгүй засгийг авах юм бол Арменийг тавиад туучлаа. Төв Аз руу эргээд Америк өөрийнхөө цэргийн байршлыг оруулаад ирж байна. Тийм ээ Казахстаны 2 бомбын тэнгисийн цэргийн бааз болгож байна. Энэ чинь нөгөө яг Оросын өөрийнх нь хамар доор жинхэнэ амин чухал эрхшийнх нь бүс рүү ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж нөхөх вэ гэхдээ зэрэг одоо миний ишлэлтэй Константин Сивков гэж Оросын цэргийн шинжилгээ ухааны доктор, геополитикийн судалгааны академийн үндэслэгч хүн яриад байна шүү дээ. 100 тус бүрэн 100 мегатонны хүч чадалтай маш хүчтэй цөмийн зэвсгийг байрлуулад тэгэл ерөөсөө Европч байрлуулъя, Америкийг төхөөлж байрлуулаад тэгээ нодволтойгоо хэлцэн ширээн суун. Тэрнээс нааш ерөөсөө ямар ч өөр шинэ хувилбар гарч ирэхгүй юм байна гэдэг ингээд бичээд эхэлж шүү дээ тийм ээ. За Америкт ч илбээр бичиж байна. Үүндээ бол Европт бол энэ Трампын хэлж байгаа зарим талаар үнэн.
үнэхээр хяналтаа алдсан. Орос бол янз бүрийн зэвсэг хийж байгаа. Яг бол стратегийн байршлыг авах, стратегийн санаачлагыг авахын тулд хондол S300, S400, S500, S600 гэдэг тийм ээ. Одоо Жириновский хэлдэг S1500-аараа байхгүй. S700 одоо яригдчих шиг байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр энэ буужингууд чинь бүгдээр дунд болон түүнээс цааш тусгалтай буужингууд. 500 км хүртэл 500-аас тийм ээ 5000 гэх тэгээд 5000-аас цаашаа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ буужингууд чинь бол одоо сэрд байрлуулад хэллээ шүү дээ. Сэрд байж байна. Иран тодтолцсон байна. Энтгэх тодтолдож байна. Лив рүү зөөж байрлуулж байна. Одоо лив рүү. Тэгээ энэ чинь бол юу хөтэй зэрэг Европын чинь эргэн тойронд Путингийн хяналтан дээр оруулчлаа. Тэгээд Путин ерөнхийлөгч Валдад хэлсэн шүү дээ. Хэрвээ сүлд ч хэлсэн тийм ээ. Италийн ерөнхий сайттай хэлцээгээд бас хэлсэн. Зарласан шүү дээ адилхан. Хэрвээ та нар энэ гэрээнээс гараад Америкийн нэгдсэн улс өөрийнхөө Путингийн танаа нөхцөл дээр байрлуулах гэж байгаа бол та нар өөрөө манай хариу Путингийн цохилтын дор яг тусгалдаар орж ирлээ шүү. Өөрсдөө мэдсгээ гэсэн шүү дээ. Тэгэхээр яг ийм ноцтой байдал дээр хүрсэн байхгүй. А түрүүний миний хэлдгээр бол нөгөө би юу гэж ярих гэж байна. Өнөөдрийг хүртэл Орос Америк хоёр ч юм бол 6 төрлийн гэрээ хэлцээр байгуулсан байхгүй юу? Ерөөсөө. Үүнээс бол зөвлөлт холбоотуулсан үед 4-ийг байгуулсан. Тийм ээ 1972, 79, 87, 1991 он. Зөвлөлт холбоотуулалт тархаас өмнө нь бол 91 оны 100 Москвад гарын үсэг зурсан одоо нөгөө СНВ гэж Оросууд нэрлэдэг байгаа. Тэр нь бол Сокращение наступательных вооружений гэдэг. Нөгөө англиараа бол START гэдэг байгаа. Strategic Arms Reduction Treaty гэж яриад байгаа шүү дээ. Тэр бол стратегийн довтлогооны зэвсэглэлийг хязгаарлах тухай. Хоригдуулах тухай. Жинхэнэ бодиттой гэрээ. Тэр бол 1, 2 дугаар гэрээ бол байгуулагдсан. 3 дугаар гэрээч байгуулагдсан. За тэгээ 91 онд зөвлөлтийн үед бол Горбачев Бушийн гар үсэг зурсан. 93 онд Ельцин Бушийн үед гар үсэг зурсан 2 дугаар гэрээ. За тэгээ 2011 онд Медведев тухайн үед ерөнхийлөгч байхад Медведев Обама нарын гар үсэг зурсан. Ингээд 6 гэрээ хэлэлцээр өнөөдөр маш эргэлзээтэй байдалд орчоо явж штэ. Энэ бол хүн төрлөختний олд гэж арай шууд хэлэхгүй бах тийм ээ. Улс орд дээр би наамааргүй. Ямар ч байсан зөвлөлт Америкийн, Орос Америкийн харилцааны хамгийн том олд нь бол энэ 6 гэрээ байсан байхгүй юу? Тийм ээ. Одоо тэгээ энэ гэрээ учир тэр одоо зургуулаа эргэлзээтэй байдалд орчлоо тийм ээ. Дараагийн яриа хэлцээнд орох бах тийм ээ. Дараагийнхаа яриа хэлцээ тэгэл хүчний цензурт байдлыг тогтоож иж яриа хэлцээ эхэлдэг тийм ээ. Хүйтэн дайн гэдгийг чи онцлог нь бол үзэл суртлын дайн тийм ээ. Социализм, капитализмын ялан ялахгүй тухай үзэл суртлын дайн бол доозоо хэтрүүлж ирсэн. Бүр дээцэгтэй тултал. Хоёрдугаарх нь стратегийн центрцээ байдлыг барьж ирсэн байхгүй. Яг адилхан зэвсэгтэй гэхдээ яг адилхан цэрэгтэй, адилхан блок хөвсөлтэй. Тэрийг бол зөвлөлт эвдсэн байж байгаа. Таны өнөөдөр харж байгаагаар өнөөдрийн Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улс хоёрын одоо энэ стратегийн зэвсгийн тэнцвэр нь хэрхэн зөрөөд байгаа? Ер нь тэнцвэрээ барина гэхэд аль нь илүү зэвсгэлж ээж тэнцвэрээ барих юм? За тэр нөгөө одоо ОСВ, СНВ буюу тэр Salt, Start гэх тэр гэрээнүүдийн явцад заасан тэр тоонууд бол үнэндээ бол одоо хэрэгжээгүй. Хондоо хоёр талын цөмийн зэвсгийг 3500 дээр барина. Аль аль нь 1600, 1500 та байх юм гэсэн. Дахиад хэрэгжээгүй тийм. Хондоо зөөгч буужин болоод алсын зайн эсдэг тэр стратегийн бөмбөгдөгчийг 700 дотор барина гэж заасан байж бас хэрэгжээгүй. Улам сайжруулаад улам боловсронгуй болгоолоо хоёр талдаа. Тэгэхээр одоо бол зэвсгэлд бол хяналттай авах асуудал их хүнд болчихсон байна. Ерөөсөө. Одоо цөмийн зэвсгийг бүх нийтээр хориглох тухай 68 оны тэр бүх нийтийн гэрээ байна. За 63 оны цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээ байна. Одоо тэр хоёр тэр чинь нэг нэгдсэн үндэсний байгууллагын хяналтанд байж байгаа. Бараг нүүбийн гэрээ гэсэн үг л дээ. Энэ хоёр гэрээн дээрээ байж чадах уугүй юу гэдгийг л өнөөдөр тийм бид одоо харах гэдэг шүү дээ. Одоо энэ чинь гэрч болчиход амьд гэрч болчихоо сууж байна тийм. Энэ төндгөө туршил байна тийм. Хондоо цөмийн зэвсгийг ямар нэгэн байдлаар гаргаад авчихсан, боловсруулсан, хизээ мэдгүй харахад бэлэн болгоцсон нэг айл байж л байна. Одоо энэ хоёр гэрээнд хоёуланд нороогүй. Жишээ нь Израиль байна, Иран байна. Иран тэгээд байгаа учраас Израиль тэгээд байна гэж ярил. Хойд Солонгос байна тийм. Гэх мэтээр энтгэх Пакистан хоёр байна. Яг хоёр нэг онилчихсан тийм ээ. Пуужин цөмөн бөхт. Одоо тэгэл S400 энтгийг тодлолаа гэтэл Пакистан маш хүнд байдалд орж байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр Трамп яагаад өдийд бас энэ гэрээнээс гарах гэж зарлав нэгдүгээрт. За энэ асуудал дээр Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Турк, Иран гэсэн энэ гурвал тийм ээ. Гурвал болцоход Сирийн асуудал дээр илүү давмгай байдлыг олж аваад тэнд
Оросын зэвсэг илүү их ороод стратегийн зэвсгээ тэнд байршуулад байхаар нэг талаар бас энэ гэрээнээс гарыг гэдэг ийм шийдэлд хүрвүү гэдэг нэг зүйл байна. Хоёрдугаарт нь Орос хятадын харилцааны хит ойртолт дулаарлалын эсрэг Америкийн бодлого бас энэ гэрээн дээр илэрчүү гэдэг дээр бас судлаачид байр суурь ярьж байна л да. Таны хувьд яаж харж байна? Тий, энэ хоёр тайлбар чинь хоёулаа ингээд олон улсын тавцан дэрэгдэж байгаа тийм ээ. Одоо мэдээллийн сайтуудыг ухад бол энэ цэргийн шинжээч, таамчдын бичиж байгаа гол сэдвэлдээ тийм ээ. Гэхдээ тэр олон янзын хувилбаруудын хоёрыг өөрөө асууж ах шиг байна тийм ээ. За сэр дээр бол стратегийн санаачлагыг бол Орос авчлаа гэдэгтээ өнөөдөр Америкч өөрөө эвлэрч байгаа. Ягаад гэвэл зэрэг Сирийн нутаг дэвсгэрийн 95% нь бол Орос чөлөөлөө тавьчихжээ. Оросын агаарын болон сансрын цэргийн хүчин, тэгээд Оросын спецназ тусгай хүчин орцсон Сирийн өөрийнх нь байнгын айрамтай засгийн газрын цэрэгтэй хамтраад байлдаж байна тийм ээ. За Шойгу сайдын ярьдгаар энэ чинь үйл 80 гаруй мянган 85 6 мянган террористыг устгаа дуслаа гэсэн тоо ярьдсан байлээ. Энэ бол бүр сайн. За тэгвэл одоо дараагийн шатанд оръё. Тийм ээ. Одоо хоёр талын тоглоомыг арай өөр шатанд оруулах. За одоо Константин Севков хорондоо юу гэж хичээд энэхтэй зэрэг хэрвээ цаадуулч нь газар дундын тэнгисээс ч юм уу эсвэл Персийн буланд байж байгаа нисэх онгоц тэнгисээс хөлөг онгоцноос 200-аас 300 томагавк далавчт фуужин харавчих юм бол Орос яг тийм тооны S300, S400 зөрүүлээд амдан сониогод юм уу усгаж чадахгүй юу? Энийг аюултай юм боллоо шүү гэж ингэж бичиж яана л да. Тийм анхааруулж байна. Өөрийнхөө цэргийн эрх өгчдөд анхааруулга өгч штэ. Тэгэхээр бол одоо дараагийн шатны байлдаан бол та нараад S300-аараа байлдвал бид нэр F16-гаа оруулъя. Тэгээд бидэнд бас F35 гэдэг нэг супер 5 дугаар үеийн нэг онгоц байж байна. Та нар суу 57-г нисгээд үз. Тэгээд хүч тийм ээ цэцэн сорий Сирийн тэнгэр дээр гэсэн ийм байдал руу орлоо л доо. Тэр Орос хятадын цэргийн хамтын ажиллагааны тухайд бол өнөөдөр Трампын хувьд ч гэдэг юм Америкийн хувьд бол айж төгшөөд үнээс балмагдаад сүүл энэ Восток 2018 гэсэн хээрийн сургууль. За тэрний өмнө Мирнои Миси 2018 буюу Шабын хээрийн сургууль энтрээс нэг балмагдаад болгоомжлоо цэргийн шинжээчдийг тийм ээ одоо мэтгэл цайнд өрөөлээд байгаа юм алгалдаа. Яагаад гэвэл зэрэг тэр бол болдгоо сургууль хийдэг сургууль тийм ээ. Ямар ч байсан Америк болоод НАТОгийн цэргийн хүчний тэр харьцаа бол тэдэнд өөрт нь ашигтайгаар байж байгаа учраас энэ өргөлдөөнөөс айхгүй байна. Хоёрдугаар хятадын эрх хэрэгчдийн байнгын мэдээллийг их олзуурхаад байгаа. Ягаад гэвэл зэрэг бид Оростой хизээч холбоотон болохгүй гэдэг. Бид түншүүд маш сайн түншүүд болохоос холбоотон гэж байхгүй. Хятад бол хинтээч холбоотон болох шаардлагагүй гэдэг ингээ мэдгдээд байгаа. Тэгэхээр бол холбоотон түнш гэдэг чинь хоёр ялгаатай гэдгийг нөгөө баруун талд айхтар олж хараад байгаа шиг байна. Тэгээ эцэстийн Трампын өнгөн дээр энэ бодлого яагаад хэрэгжсэн бэ гэдэгт Трамп Рейган хоёрт нэг ижил юм байгаа юм. Хүйтэн дэнийг дуусгасан Рейганий туршлагыг өнөөдөр Трамп яг хуулаад авцсан. Рейган бол Америкийн нэгдсэн улсыг зэвсгэлийн салбарт зөвлөлт толгойд улстай уралдуулж хагаад оддын дайны хөтөлбөр мэтийн айхтар юм зарлж хагаад сансарт олон дахин ашигладаг хөлгүүдээр уралдуулж хагаад ингээд Оросын эдийн засгийг бол ингээд боомлоод авсан. Зөвлөлтийн эдийн засгийг. За хоёрдугаар алхам нь бол тэр Афганистанд бол зөвлөлтийн цэргийг туйлдтал нь байлдуулсан гэж тийм ээ. Жилд бол зөвлөлтийн төсвөөс 3 тэрбум Америк доллар тэр үеийн мөнгөөр гарцж байсан. 15 Трамп одоо яг тэр бодлогоо яг тэргээр нь за одоо уралдуулъя. Одоо ингээд S300-га та нар байрлуул 400, 500, 600 тэр Жириновскийн хүсэж байгаа S1500-гач үйлдвэрлэл бид ядлаган тийм ээ. Одоо нөгөө бид Путингийнхаа толгой хэсгийг 10 задрагцаас цаашаа хийхгүй гэсэн энэ СНВ гэрээнүүдэд байсан заалтууд байна шүү дээ тийм ээ. Хондоо тэр Путингийн толгойд чинь бол олон цэник ингэж хийчихэд тустай програмтай. Анх бол 3 задрагдагаар эхлээд 2 задрагдагаар хийгээд нэг толгой 2 задарна. Дараа нь 10. Одоо MX гэдэг Америкийн Путин бол 10. Орос бол яг зөвлөлт тухайд нь дахиад 10-ыг гаргаад ирсэн. Тэгээд Горбачевын чинь нэг удаагийн амлалтанд бол үгүй та нар толгойн хэсгийн MX Путинд 10 задардаг 10 жижигхэн фуужин болгоод 10 газар цохилт өгч байгаа бол бид тэгвэл өөрийнхөө 30 болгочихъя гэж хэлээд. Тэр нь бол нөгөө стратеги Оросын холбооны улсын эдийн засгийг туйлдуулж ээж Америк өнөөдөр энэ зэвсгэлээр хөөцөлдөхөө гэрээ маягаар зогсооно гэж ойлгож байна. Тийм одоо тийм тактик руу орчлоо. Ерөөсө Трамп бол ийм л бодлого барьж байна. Ерөөсө Америкийн цэрэг аж үйлдвэрийн хамсал гэдэг юм уу Америкийн тэр одоо бүгд найрамдах намын тэр Хүйтэн дайны үеийн харшгүй харцгууд гэж тухайн үед нэрлэж байсан.
Регни тийм ээ. Тэр харцгууд бол өнөөдөр ерөөсө Оростой ингээл үзэлцээ тийм ээ. Оросд бол маш олон удаагийн санкц ингээд 4 жилийн турш тавьчлаа. Америк болоод Европын холбоо. Тэгээ санкцанд нийлцсэн өөр улсууд байж байгаа шүү дээ. Ингээд санкцаа цааш нь явуулаад байна. Тийм ээ. Тэгээд за тэр нефт байгалийн хийгээ гарга тэгвэл нефтийн чинь тийм ээ дэлхийн зах зээл дээр худалдаа хүнийг буулгачих юм. Дахиад буулгачих тийм ээ. Нефтийн үн 1 баррелийн $100 байх юм бол Оросд бол ашигтай байгаад байна. Ашигтай байгаад. 40 болгоод үзье гэдэг 40 болгож үзсэн шүү дээ. 40-оос доош бүр 28 хүргээд үзье. Тэгвэл одоо Оросын холбооны улс яах вэ? Регни тэр нөгөө хүйтэн дайны айхтар гашуун түүх тавтагдвал яах вэ? Хонда зөвлөлт холбоо тулс бодлого одоо харагдаж байна Орос. Зөвлөлт холбоо тулс чинь бол Афганистаны дайнд нэг удаа сөхрөөд дараад нь энэ зэвсгийллийн том Америкийн стратегийн батлан хамгаалалтын санаачлага. Одоо Регни одны дайны хөтөлбөртөл унтсан шүү дээ. Яраас нь хөөцөлдөж яваал гэрээ байгуулсан ч тэр 87 оны гэрээ бол хоцорчихсон тийм ээ. Ерөөсөө энэ Оросоос нэг л үйлдвэрч чаддаг юу л байна тийм ээ. Бүгдийг нь үйлдвэрлүүлээ. Тэгээд тэрнийг дэлхийн зах зээлд гаргаад зардаг юм бол зардгийг үзье. А хэрвээ стратегийн давшилтын довтлооны зэвсгэл байх юм бол тэр худалдаж авсан улсад нь хориг тавьчихгээд 9-р сарын 21-нд хятад хориг тавьдагч тэр байхгүй юу? S400 авна. Суу 57-г авна гингүүтэл тийм ээ. Америкийн конгрессоос хориг тавих хууль гараа биз дээ. Тийм ээ. Хятад дээр шүү дээ анх удаага. За Оросд нь тавьчих. Одоо энтгэх хориг тавина гэж занал хэлж байна. Яг гэхдээ зэрэг S400 болоо явчлаа шүү дээ. Авахар. За ингээд хориглчнэгдэх чинь Орос тэр үйлдвэрлсэн хүчирхэг зэвсгээ зарж чадахгүй, борлуулж чадахгүй болчихгүй юу? Тийм ээ. Тэг борлуулж чадахгүй бол нэгдэг чинь өөрт нь экспортын орлого нь хэмгэж чинь. Тэгэл нөгөө нефт байгалийн хий дээрээ л бун. Тэг Орос бол өөрөө хүнд байдалд байна л да. Энэ зэрэг аж үйлдвэрийн салбарын өнөөдөр зэвсгэлийн гадаад худалдаа бол их хүнд байдалд байж. Өнөөдөр тэгэхээр өрнийч тэр Европынч тэр судлаачид дэлхийн ертөнцийн геополитикийн энэ орчин бол одоо 2 дахь хүйтэн дайны үе рүү шилжчихлээ. Энэ одоо шинэ зууны дунд үед бас 2 том гүрний дунд дайн 3 дугаар дайн маягийн тийм дайн үүсчих вэ гэдэг ийм нөхцөл байдал бол өнөөдрөөс одоо ингээд эрчимтэй эхэлж байх шиг байна гэдэг ийм прогнозыг гаргаж ирж байна. Таны хувьд одоо яг энэ 2 том гүрэн цаашлаад Европын холбоо НАТО гэдэг энэ том хүчнүүдийн дунд гарч ирж байгаа энэ цэрэг стратегийн өрсөлдөөнийг ер нь яаж харж байна? Бидний хувьд аюултай тийм нөхцөл байдал үүсэж байна уу? За ямар ч байсан өнөөдөр ингэж олон улсын харилцааны уур амьсгалч өөрөө хүүтрээд тийм ээ одоо хондоо өчигдрийн байдлаар чинь нэгдсэн үндэсний байгууллагад очсон Оросын төлөөлөгч Белоусов гэдэг хүн гадаад явны газрын дэд захирал байна. Аль аль нь дайнд бэлтжлээ. Хоёулаа хоёр талаас Америкч бэлдэж байна, бид ч бэлдэж байна гэж зарлжлаа шүү дээ. Тэгэхээр бол дайнд бол бэлдэж байгаа гэдэг нь ойлгомжтой болж. Дайн маань цаашаа ямар байдлаар өрнөх юм бэ гэж. Тэгэхээр орчин цагт нэг ийм хачин дайн яваад байна. Дэлхийн 1-2 дугаар дайн шиг фронтын дайн гэдэг юм одоо өргөн фронт дээр асар их цэрэг зэвсэг хоримтлуулаад хэдэн мянган танк оролцуулсан Курскийн тулдаан шиг тийм дайныг үзэхгүй нэ гэж. 21-р зуунд бол энэ Оросууд бол гибрид война гэдэг байгаа. Тэгээ нэг hybrid war гэдэг байгаа шүү дээ. Англичууд бол англи хэлээр hybrid war гэдэг. За жишээ нь бол өнөөдөр энэ hybrid дайнд Орос цаашаа яа татагдаж орно. Стратегийн байршлуудыг маш хурдан эргүүлж авна, тийм ээ, олзолж авна гэдэг юм, булааж авна, өрсөж авна гэдэг энэ бодлогоор өнөөдөр Ливд маш хурдан яаралтайгаар цэрэг оруулаад эхэллээ, тийм ээ. Оросын цэрэг Ливд. Тэнд бол зүгээр нэг инхийг сахиулах цэрэг биш, шууд байлдах цэрэг. Лив өнөөдөр 2 хуваагдсан, 2 засгийн газартай 2 харимтай байлдаж. Нэг нь талд орчлоо, тийм ээ. Эргэлтгүйгээр орчлоо. Тусгай хүчний оруулчлаа. Пуужингуудаа зөөж. За тэгтэл өнөөдөр Америк яаж байлдаж байна вэ? Сирд ямар ч байсан 2000 цэргийн албаа хаагч нь хааны газар нуугдж байна. За дээрэс нь Америк тэргүүтээ 65 улсын эвсэл Сир Иракт байлдаж байна. Агарын дан хийж байна. ISIL гэдгийг нийслэл Мосул хотыг бол Иракийн цэрэгтэй нийлээд бас дээрэс нь Ираны нөгөө лалын хувьсгалын корпусынхантай нийлж байгаад Америк нь холилдоод устгаад дууссан. Энд чинь нөгөө дайснуудтайгаа нийлээд нэг фронт болчих. За одоо дараагийн дайн ойрогт оронтод дэгдэх юм бол Израильтайгаа эвсээд Арабын орнууд эвсэл болж байгаад Ираныг устгах нь байна. Тийм ээ, шиитийн Ираны эсрэг одоо суннитийн монархууд бүгдээрээ нийлж байгаад Израиль Америктэй нийлж дайн дэгдэх бололтой байна. Энэ чинь бүгдээрээ нөгөө гибрид хайбрид дайны чинь сонгодог хэлбэрүүд. Тэгэхээр эндээс энийг 3 дугаар дан гэд нэрлэх үү, нэрлэхгүй юу, энийг бол таахаар байхгүй. Ямар ч байсан тийм татаалны бүх нийтийг амарсан дэлхийн дайн эсвэл Москва Вашингтоныг харилцсан устгасан дайн бол дэгдэх магадлал байхгүй. Хамгийн суларсан цэгүүд дээр гэдэг юм сэр шиг газруудад л тийм ээ дэгдэх магадлал маш өндөр байна. За бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
Үзэгчдээ дэлхийн дахинд тойм хөтөлбөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хуучнаар зөвлөлт холбоот улсын үед байгуулсан цөмийн дунд болон ойрын тусгалт бууж устгах тухай одоо гэрээнээс гарсан шийдвэртэй холбогдуулж за энэ ер нь ямар утга учиртай гэрээ байсан, энэ гэрээнээс гарснаар ер нь олон улсын энэ зэвсгэлээр хөөцөлдөх байдалд ер нь ямар уур амьсгал гарч ирж байгаа ингээд өргөн сэдвийг хамарсан одоо сэдвээр зочинтой бид ярилцлага хүргэлээ. Биднийг сонгоозж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.